За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг та бүгдээ хүргье. Тэгээд манай сувгийг дэмжиж байгаа бол та бүхэн маань дээр харагдаж бай. Лайк, фото, subscribe badаж дэмжээрэй. За энэ удаагийнхаа хүндх сэдэв болонгороо та бүгдээ манай улс нэн тулгамдаад би асуудал болох гэр бүлийн хүчирхээлийн талаар тодорхой төрлийн мэдээллийг та бүгдээ бэлдэж хүргэлээ. Тэгээд ийхүү үндсэн сэдв рүү орцгоё. За гэр бүлийн хүчирхийлэл гэж ураг төрөл, сэтгэл зүй, санхүүгийн холбоотой хүний зүгээс гэр бүлийн бусад гишүүд хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүйч хамаарал бүхий бусад хүмүүст хяналтаа тогтоож эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулж буй үйлдэл эсхүүлдэхүйг хэлдэг юм байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гендер суурилсан хүчирхийлэл түгээмэл үйлдэгдэж байгаа нэг төрөл ба хүний амьд явах аюулгүй орчинд амьдрах халтчгүй хараат бус байх эрхэд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил юм аа гэж хуульд тэгж тодорхойлсон байдаг юм байна. За гэр бүлийн хүчирхийлэл нас хүс хөрөнгө чинээ нийгэмд эзлэх байр суурь зэрэгс үл хамааран төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг гэж байна. За одоо тэр хэлбэрүүдийг нэгдүүл авч үзцгээе. За хүчирхийллийн хэлбэрүүд гэж байна. За бие махбодын сэтгэл санааны эдийн засгийн бэлгийн гэсэн дөрвөн үндсчиг хэлбэртэй байдаг юм байна. За энэ дөрвөн хэлбэрийг тус нь авч үзцгээе. За хамгийн эхнийх нь болохоор бие махбодын хүчирхийлэл. За гэр бүлийн харилцаанд давмгай байдал тогтоохоор хүч хэрэглэн биед нь халтах, алгадах, хөшөглөх, зодох гэх мэтээр биед нь гэмт учруулах, хохирох, эд юмсаар зохих, гэмтэх, хутга буу гэх мэт хүйтэн зэвсэг хэрэглэн айлган сүрдүүлэх зэрэг үйлдэлүүд багтдаг юм байна. Эдгээр үйлдэлүүдийг тогтмол байнгын өдөр тутамдаа таны нүдэнд ажиглагдж байгаа бол таны эхнэр, таны нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг юм байна шүү. За дараачих нь болохоор сэтгэл санааны хүчирхийлэл гэж байна. Иргэшээлт байлгах, альва хүсэл бодлыг үл ойшоох, элдв хачин сонин нэр хож өгөх, гутаан доромжлох, загнах, зандрах, айлган сүрдүүлэн үл хайхрах, өөртөө болон амьдрах итгэлгүй болох гэмэд үйлдэлүүдийг гаргаж байгаа бол энэ үйлдэлүүд нь сэтгэл санааны хүчирхийлэлд ордог байна. За дараачих нь бол эдийн засгийн хүчирхийлэл гэж байна. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгт халтах, ажилгүй болгох, тэжээнд итгэх үүргээсээ зайлсхийж байвал эдгээр үйлдэлүүд таны нүдэнд ажиглагдаж байвал энэ сэтгэл санааны хүчирхийлэл болон эдийн засгийн хүчирхийлэл юм байна шүү. За хамгийн сүүлийг нь болохоор бэлгийн хүчирхийлэл гэж байна. Бэлгийн халдшгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчих, элдв аргаар тарчлах, бэлгийн харьцан зүй болцоор орохыг шаардах, хуур мэхлэх, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орох гэх мэт асуудлууд нь бэлгийн хүчирхийлэл гэдэгт ордог байна. За гэр бүлийн хүчирхийлэл хизээч санамсаргүй байдлаар үйлдэгддэг гэж байна. Бие барьж чадаагүй, хяналтаа алдснаас шалтгаалж үйлдэгддэггүй гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл. Энэ бол зөвхөн холбогдогч өөрийнхөө хар амиа хойхолж цагдаа цэргийн байгууллагад шалгадахдаа өөрийгөө өмгөөлж хэлдэг үгс болохоос биш. Бие барьж чадаагүй тийм ээ, хяналтаа алдсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлчлээ гэсэн тийм үлгэр домгийн юм яриад өөдөөс нь зогсож идэг. Тийм байж болохгүй байна. За эрх мэдэл хяналтандаа оруулах зорилго сэтэл бүхий шууд санаатай үйлдэл байдаг гэж байна. За илэрх шинжүүд гэж юм л далд үйлдэгддэг, давтагддаг, даймжирдаг гэж. Яагаад давтагддаг вэ? Яагаад даймжирдаг вэ гэхээр тухайн хүчирхийлэгчийг эхнэр болон нөхөр гих улсууд нь уучлаад байдаг. Хэлсэн үгэнд нь итгээд тийм ээ. Уран цэцэн үгэнд нь итгээд хууртаад уучлсаар байгаад тэр нь даймжирдаг. За энэ уучлж байдгийг ганц удаа зогч тийм ээ, ганц удаа хүчирхийлч
ганц удаад одоо архис дурлан дооны зуулыг уугаад агсан сухтуу тавьчих гэр орноос хөөгөө тууч өрөвхтэй зодож ийн гэж. Яагаад гэвэл энэ хүнд уран цэцэн гоё үг хэлэхэр намайг уучлаад болдгийн ингэж болдгийн байна гэд улам давраацсан толгой дээрээ гаргацсан манай монголчууд ялангуяа Монголын эрэгтэй эмэгтэй хүмүүс ялангуяа гинэн итгэмтгий байдаг учраас энэ үйлдэлийн одоо энэ байдлыг нь одоо ашиглаж хүчрхийлэгч этгээдүүд улам даварч гаарч улам л одоо нууцлагдмал дал дараагаар шилжиж хаалганы цаанах амьдралыг мэдээж гадны усууд мэдэхгүй шүү дээ. Тийм учраас гэр бүлийн хүчрхийллийг хаалганы ард үлдэгддэг тийм ээ. Нууцлагдмал дал дараагаар үлдэгдэг зөрчлөө гэж одоо хуульд одоо тэгж зүйлчилсэн байдаг юм байна. За энэ илэрх шинжүүд нь болохоор үгүй гэж одоо хүний үдэс хэлж чадахгүй болгох. Ирэх мэдлийн тэнцвэргүй байдал үүсгэх. Зориг нь мохоож одоо зориггүй болгох. Зожиг бүрэг болгох. Дууга тотгошоо болгох. Гэх зэрэг одоо илэрх шинж тэмдгүүд одоо таны бие дээр ажиглагдчихвэл та гэр бүлийн хүчрхийллийг хохирогч болж байна. Хохирогч болж дөнгөж эхэлж байна тийм ээ. Нэгэн шаардлагатай одоо хуулийн хэлтийн байгууллагад хандахгүй болохгүй нэ. Та эдгээр шинж тэмдэг таны биед ажиглагдчихвэл. За хууль эрх зүйн талаас одоо манай Монгол улс гэр бүлийн хүчрхийллийг одоо хэрхэн хуульчилсан байдаг вэ гэдгийг одоо авч үзцгээе. За манай улс гэр бүлийн хүчрхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн акт гэж бий. За та бүгдээ одоо сонирхуулаад гэр бүлийн хүчрхийлэлд тэмцэх тухай 2016 оны 12 сарын 22-ны өдөр батлагдсан тийм хууль одоо манай Монгол улс хүчин төгөлдөр үйлчилдэг юм байна. Энэхүү хуулийн 4 дугаар зүйл гэр бүлийн хүчрхийлэлд үйлдэхийг хориглох 7-1 гэр бүлийн хүчрхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн этгээд гэрч хохирогч тусалцаа дэмжлэг үзүүлсэн этгээд энэ хууль зайлсан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтны ажилтныг айлган сүддүүлэн занал хийлэх мөрдөн мөшгөх дарамт шахалт үзүүлэх буруутгах үйл ажиллагаанд нь саад учруулгыг хориглоно гэсэн тийм зүйл залт хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. За үргэлжлүүлээд 7-2 гэр бүлийн хүчрхийллийг сурталчилсан хохирогчийн амнаас эрүүл мэнд аюулгүй байдал хувийн нууц нэр төвд халтсан мэдээлэл зар сурталчилгааг хэвлэл мэдээллийг хэрэгслээр бусад хэлбэрээр түгээхийг хатуу хориглоно гэсэн байна. За үргэлжлүүлээд цаашаа Монгол улсын зөрчлийн тухай хууль тийм үү 5-ын 4-р зүйл гэр бүлийн хүчрхийлэлд тэмцэх тухай хууль зөрчиг гэж байна. 4 гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, бусдаа харьцахыг хязгаарласан, эрхлэлд нь халтсан, эрүүгийн хариуцлага хүлээд ихэхээргүй бол албатан одоо сургалтанд хамруулж 7-оос 30 хоногийн одоо хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулдаг юм байна. За цааш эрүүгийн хуулийн 11-р бүлэг хүний эрүүл мэндийн халтшгүй байдлын эсрэг гэмтэргийн 11-ийн 7 гэр бүлийн хүчрхийлэл үйлдэх 1 гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгас хэрцгий хандсан одоо дарчлаанд зовоосон бол 6 сараас одоо 1 жил хүртэл хугацаагаар зурчиг хязгаарлах эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих хаалгыг шийтгэнэ гэж. За энэхүү одоо гэмт хэргийг хөндрүүлэх нөхцөлтэй бол 2 энэ гэмт хэргийг 2-1 хүүхэд жирэмсэн эмэгтэй ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол 6 сараас 2 жил хугацаар зурчих хэргийг хязгаарлах эсвэл 6 сараас 2 жил хүртэл хугацаар хорих хаалгаар шийдэгдэх юм байна. Иймэрхүү одоо хуульцын санкцтай байдаг боловч яг одоо хөрсөн дээр бодит амьдрал дээр энэхүү одоо хууль эрхтэн заалтууд маань хэрэгжиж байна вэ гэдэг нь бас эргэлзээтэй тийм ээ. Иргэд маш их эргэлздэг. Хохирогч нар хууль хяналтын байгууллагад маш их гомдолтой явдаг. Зүгээр л нэг эрүүжүүлэх садуулах байранд хийгээл тэгэл өглөө нь гаргадаг. Өглөө нь гарсан хүн яах вэ? Гэртээ очиж чи намайг яас их цагдаагийн байгууллагад өгдөг юм бэ? Яас эрүүжүүлэх садуулах байранд өгдөг юм бэ гэдэг нөгөө хахаа нөөдө зодож нүдэж эхэлдэг тийм үү? Архиугаад гэр орондоо очдог. Хор шарандаа одоо эргээд одоо ихэнх хүүхдтэй одоо уур бухимдлаа гаргадаг. Иймэрхүү байдал одоо үргэлжлээл байгаа. Одоо хүртэл байгаа. Тийм учраас одоо энэ хуулийн одоо цаг бодит хөрсөн дээр одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гэр бүлийн хүчирхийллийг одоо 5-аас 30 хоногийн баримтчилгаа гэдэг ингээд толгойг нийлээд авахын оронд хуулиа чангалаад өгөөж, чангатгаад өгөөж гэж одоо иргэд олно. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг хохирогч болсон иргэд маань
маш их хүсэж байгаа, маш их өргөдөл гарч байгаа. Засгийн газрын 11 төв хүртэл маш их гэр бүлийн хүч хэрхээлтэй гомдолтой миний асуудал ингэ шийдчихлээ, тэгээ шийдчихлээ, хөнгөн умгаа хандсан байна гэдэг. Маш их одоо цагдаа цэргийн байгууллагууд маш гомдлууд ирдгээ. Тийм учраас хууль нээлттэй гол нь чангалаа цагдаа цэргийнхэн маань гол нь нэмэ одоо ирсэн дуудлага бүрээ одоо мухарлаад маш сайн шалгаж байх хэрэгтэй. За үргэлжлүүлээд одоо хэрхэн одоо гэр бүлийн хүч хэрхээлээс өрсөн сэргийлэх вэ гэж байна л да. Хүч хэрхээлийн шинж тэмдэг илэрсэн даруйд холбогдох байгууллагад мэдэгдэж дасан зогсоох нь хохирогчийн амнаас эрүүл мэндэд хамгаалах үндсэн арга юм ааш. Төсөөд ойлгомжтой тийм ээ. Бид бүгдээрээ мэдж байгаа. Иргэд бид нар гэмт хэрэг зүйчний хохирогч болгороо хамгийн түрүүнд ямар байгууллагад ханддаг? Цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага 100% тусгаад дуудлага мэдээлэл гэдэг. Бид бүгдийн дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийг нь авт эргүүлийн одоо эргүүлийн офицер ирдэг тийм үү? Бидний асуудлыг шийдэх гээд хуулийн дагуу шийдэх гээд ирдэг. Хэрвээ адилхан одоо гэр бүлийн хүч хэрхээлийн хохирогч болсон иргэд болон гэр бүлийн хүч хэрхээлтийг мэдсэн хөрш айл тийм үү? Юу гэдгийг найз нөхөд хамаатан садан дуугаа өнгөрөхгүйгээр хэрд орно одоо цагдаагийн байгууллагад одоо дуудлага мэдээлэл өгч явах хэрэгтэй. Энэ нь бол одоо өрсөн сэргийлэх хамгийн ихний алхам юм аа. За үргэлжлүүлээд одоо зөв харилцаа гэж чинь хуулийн мэдлэг ойр дотны хүмүүсийн сэтгэл зүй бие махбодыг анзаарах гэж чинь хор уршиг одоо таних хэмтгүүдийг хүчирхээлийн хэлбэрүүдийг одоо таньж мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Бие махбодын мэд тийм ээ. Миний одоо дээр хэлсэн бие махбодын сэтгэл санааны бэлгийн гэх методик хүчирхийллүүдийн хэлбэрүүдийн одоо шинэ тэмдгүүдийг одоо хамгийн нэгэн дөрөнд одоо таньж мэддэг байх хэрэгтэй юм байна бид нар. Тэгээд хоёрдугаар хууль эрх зүйн мэдлэгээс дээшлүүлэх хэрэгтэй юм байна. Түрүүн хэлсэнчлээ одоо миний дээр дурдсан одоо хууль эрх зүйг одоо тодорхой хэмжээгээр одоо мэдчих шаардлагатай. Ингэснээр бол одоо хэдүүлээ гэр бүлийн хүч хэрхээлээс одоо өрсөн сэргийлж чаднаа. Тусламж авах. За ингээд та бүгдээ хамгийн сүүлд нь гэр бүлийн хүч хэрхээл үлдэх гэдэг шалтгаануудыг авч үзье. Гэр бүлийн хүч хэрхээл үлдэх гарах гол шалтгаан нь арх хэтрүүлэг хэрэглэх, мөнгө санхүүгийн гачигдал, ажилтгуудаас үүдэлтэй стресс юм аа. Мөн буруу хүмүүжил, хосуудын харилцаа ойлголцол дутуу байх зэрэг олон нийгэм хувь хүний хүчин зүйлд одоо гэр бүлийн хүч хэрхээл үлдэх шалтгаан болдог юм байна. За ингээд гэр бүлийн хүч хэрхээл үлдэх шалтгаануудыг одоо нэг нэгэнгөө авч үзье. За хамгийн ихнийг нь бол сэтгэл зүйн дарамт гэж байна. Ажил болон амьдралын стрессэд гэр бүлдээ гаргах, буруу харилцаа гэдэг нь бие биедээ буулт хийхгүй, уур бухимдлаа барьж чадахгүй байх явдал, санхүүгийн асуудал гэдэгт нь болохоор мөнгө дутах, үр зээлэнд орох, ажилгүй байх нь хэрүүл маргаа үүсгэх нь арх хэрэглэх, арх уус үед агсан сухтуу тавих. Эдгээр шалтгаанууд болмоос одоо гэр бүлийн хүч хэрхээл одоо гарах гол шалтгаанууд нь болдог байна гэдэг. За ингээд хамгийн сүүлд нь та бүгдтэй одоо юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр ялангуяа эцэг эхчүүдтэй юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр үр хүүхдээ зөв хүмүүжүүлээч тийм ээ. Багаас нь ахуулаад одоо хайрлах энэрх ухаанд одоо сургаач тийм ээ. Зөв хүн болгож өсгөрөө л гэж хэлье даа. Ийхүү одоо энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүгдээ баярлалаа.